За, гормын санал гаргана. Гормын санал дээр та өмнөх өдрийнх 17 цаг гэж байна. Бид нар 7 хоногийн өмнө Ардсан намын бүлгээс албан ёсны шаардлага өгсөн. Улсын их хурлын дарга ерөнхий сайдыг хамтд нь хэлцэх ёстой. Тэгвэл 3 шаардлагын нэг нь улсын их хурлын дэд дарга бүрөвд орж ин хуралдааныг удирдах нь зүйтэй юм а гэд гормын шаардлагыг бүр өмнөх өдөр биш 7 хоногийн өмнө өгсөн. Ер нь яагаад гэдэг нь бас өнөөдөр ингээд нотлогдож байна. Өнөөдөр хурал удирдах байгаа Булган туяа дэд дарга бас огцрох асуудалд орж байгаа ерөнхий сайдад асуултанд хариулах боломж олгохгүй байна та. Хамгийн сүүлд төв эндэрт гараад олон нийтэд бас хандаад тэр хүн бэлтцэн үгээ хэлэхэд нь Монгол Улсын ерөнхий сайдыг үгийг хэлүүлэхгүй байна. Хэд ингэж нэг талыг барьсан хэлэлцүүлгийг удирдах байгаа чинь үнэхээр бас лавл энд бид нар хэдийгээр ерөнхий сайдыг огцрох ёстой гэсэн байр суурьтай байсан ч гэсэн наа чинь зарчмын хувьд ёс суртахууны хувьд үнэхээр зогсгүй харагдаж байна. Таны хувьд үнэхээр зогсгүй харагдаж байна. Энэ нь бидний 7 хоногийн өмнө гаргасан санал үндэслэл бүхий байсныг бас харуулж байна гэж үзэж байна. Тийм учраас эрхэм гишүүдэд би бас яг бидний Ардсан намын бүлгээс гаргасан гормын саналыг та бүхэн дэмжиж өгөөч. Бүгдээрээ энд санал хураагаад өнөөдрийн хуралдааныг танаа маргалдаж байгаа, олонхын маргалдаж байгаа хоёр талын нэг талд нь 100% гарцсан байгаа нэг хүн ингэж хэтээдсэн байдлаар нэг талыг барьж шийдэх биш. Цөөнхийн бүлгийн төлөөлөл цөөнхөөс сонгогдсон улсын хурлын дэд даргаар энэ асуудлыг удирдуулах боломжийг олгож өгөөч. Энэ асуудлаар санал хураалгаж өгөөч.